Сайн байна уу? Өнөөдрийн вебинараар Мадридын бараа үйлчилгээний менежер буюу MGS гэж юу вэ? Үүнийг барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, шүүлт хийхэд хэрхэн ашигладаг вэ? Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар тодорхой жишээ авч тайлбарлая. Мадридын бараа үйлчилгээний менежер гэдэг нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, мэдүүлэгт шүүлт хийхэд туслах хэрэгсэл юм. Энд нийтийн бараа үйлчилгээний жагсаалт, Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон, Хятад гэх зэрэг улсуудын оюуны өмчийн газруудын бараа үйлчилгээний дата санд агуулгадах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт мөн мэдүүлэг гаргагч буюу бизнес эрхлэгчид өөрсдөө шууд оруулсан бүтээгдэхүүн үйлчилгээний нэрсийн жагсаалтыг агуулсан маш том дата сан юм. Энэ дата санг Дэлхийн оюуны өмчийн газар эрхлэн ажилуулдаг. Энэ дата санд бол альва нэр томьёог хүлээж авахдаа урьдчилаад энэ тухайн нэр томьёо нь тодорхой ойлгомжтой байна уу, англи нь зөв байна уу гэдгийг шалгаж үзээд дата санд авчиж байгаа. Тийм учраас энэ урьдчилаад хүлээн зөвшөөрсөн буюу pre-approved term гэсэн зүйл маань өөрөө Дэлхийн оюуны өмчийн газар болон дэлхийд даяарх оюуны өмчийн газруудын ажлыг маш хөнгөвчлөдөг маш сайн зүйл юм аа. За энд Мадридын гарын авлагын 182 356 дугаар зүйлд хэрв бүтээгдэхүүн үйлчилгээний нэр нь MGS-д багтсан байвал Дэлхийн оюуны өмчийн байгууллагын зүгээс олон улсын барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээж авахдаа тухайн бараа үйлчилгээний нэр нь хэд өргөн байна уу, хэд тодорхой бос байна уу, англи нь зөв байна уу гэж шалгахгүйгээр шууд хүлээж авнаа гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл MGS нь оюуны өмчийн газруудын ажлыг хөнгөвчилж байна гэсэн үг. Хэрв бүтээгдэхүүний нэр нь MGS-д ороогүй бодвол Дэлхийн оюуны өмчийн газар мөн одоо дэлхийд даяар энэ системийг ашиглаж байгаа оюуны өмчийн газрууд нь тухайн бүтээгдэхүүнийг зөв англи багтаасан байна уу, бүтээгдэхүүний нэр нь оновчтой байна уу, тодорхой байна уу гэж шүүлт хийнэ гэж одоо энэ Мадридын гарын авлагын энэ хоёр зүйл тодорхой заасан байгаа. За ер нь бол энэ альва нэр томьёо MGS-д багтаагүй бол оюуны өмчийн газар нь тэр тухайн нэр томьёог хүлээж авахгүй байна гэж байхгүй. Шууд бас хүлээгээд авчихгүй. Юуны өмнө тухайн нэр томьёо нь зөв оновчтой байна уу, англи нь зөв байна уу гэд оюуны өмчийн газар нь шалгаж үзнэ гэдэг ойлголт бол дэлхийд даяар хэвшсэн мэргэжлийн наад захын ойлголт юм аа. Энэ талаар та бүхэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан вебинар сургалтыг орж үзээрэй. Энэ бичлэгийн коммент хэсгийн сургалтын материалыг тавьж тодорхой линкийг бол тавьсан байна. За ер нь бол дэлхийд даяарх оюуны өмчийн газрууд энэ альва нэр томьёо дата санд ороогүй байвал оюуны өмчийн газар шүүлт хэрхэн хийх вэ гэдэг талаар бас тодорхой зааж өгсөн дүрм журмууд, гарын авлагууд бол байдаг. Үүний нэг жишээ нь Европын холбооны оюуны өмчийн газрын шүүлтийн журам юм аа. За ингээд Европын холбооны оюуны өмчийн газрын шүүлтийн гарын авлагад хэрв тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний нэр дата санд орсон байвал оюуны өмчийн газар нь тухайн нэр холбогдож ямар нэг шүүлт хийхгүй шууд хүлээн зөвшөөрнө. Иймээс энэ нь барааны тэмдгийн мэдүүлгийг шүүлтийг хурдсгана гэж тодорхой зааж өгсөн байгаа. Харин хэрв тухайн нэр томьёо нь дата санд ороогүй байвал нэр томьёо нь ойлгомжтой оновчтой байна уу, англи нь зөв байна уу гэж шүүлт хийн. Хэрв одоо доголдол гарвал урьдчилсан татгалзал гаргана гэдгийг мөн Европын холбооны оюуны өмчийн газрын шүүлтийн гарын авлагад тодорхой зааж өгсөн байгаа. За одоо ингээд жишээ хэсэгтээ оръё. За манай жишээн дээр оюуны өмчийн газарт соёолон гэдэг нэртэй мотоциклийн бүтээгдэхүүнд холбогдож өвөр Монголын нэг компани мэдүүлэг гаргахаар болжээ гэж бодъё. За ингээд Монгол улсын оюуны өмчийн газарт хандаж мэдүүлэг гаргахдаа Монгол улсад байгаа оюуны өмчийн эцэгсэн төлөөлөгчид ханджээ гэж бодъё. За ингээд
итгэмсэн төлөөлөгч маань мэдүүлгийг аваад эхлээд MGS-д орж үзнэ. За ингээд MGS-д бол янз бүрийн арга байдлаар орж болно. Гэтэ одоо жишээлбэл Монгол Улсын оюуны өмчийн газрын веб хуудасаар ороод бараа үйлчилгээний ангилал гэсэн хэсэгт дарахаар зэрэг MGS руу шууд орж байгаа. За тэгээд MGS-д ороод энэ мотоциклийн бүтээгдэхүүнүүд маань 12 дугаар ангилал гэж байгаа. Тэгэхээр зэрэг 12 дугаар ангилалд тэр үйлчлүүлэгчийн гаргасан бүтээгдэхүүний жагсаалтыг эхлээд оруулна. За үйлчлүүлэгчийн барьсан бүтээгдэхүүний жагсаалтыг орууллаа. За юуны өмнө жишээ нь дэлхийн оюуны өмчийн байгууллага энэ жагсаалтыг хүлээж авах уу гэдгийг шалгаж үзье. За тэгэхээр зэрэг энд Cautions for Motorcycle Seats гэдгийг бол гэдэг нь улбар шарангуур гарч ийн. Тэгэхээр улбар шарангуур гарч ийн гэдэг нь бол энэ бүтээгдэхүүний жагсаалтыг хүлээж авахгүй гэсэн үг биш. Энэ бүтээгдэхүүний нэр бол MGS-д ороогүй байна гэсэн үг. Тэгэхээр MGS-д ороогүй бүтээгдэхүүний нэрийн хувьд энийг одоо тухайн мэдүүлгийг хүлээж авсан оюуны өмчийн газар ангиллан зөв байна уу? Бүтээгдэхүүний нэр нь тодорхой ойлгомжтой байна уу гэж шүүлт хийнэ гэсэн үг юм. За ингээд одоо энэ бүтээгдэхүүний жагсаалтаа монгол хэлээр орчуулъя. Translate гэгээд монгол хэлийг оруулахаар зэрэг орчуулга нь гарч ирнэ. За ингээ орчуулга нь гарч ирэхээр зэрэг зарим нэр томьёог бол MGS-д монгол хэлээр орчуулаагүй байгаа. Орчуулаагүй нь бол тод хараар гарч ирж байна. Ер нь бол MGS-д орсон орчуулгыг бол бас итгэмсэн төлөөлөгч нар давхар хянаж үзэх хэрэгтэй. Ягаад гэхээр зэрэг оюуны өмчийн газар итгэмсэн төлөөлөгчд бол яг энэ мэдүүлэг гаргах үйлчлэгээ өгөх асуудал дээр бол хамтарч ажиллаж байгаа, бие бинийгээ дэмжиж ажиллаж байгаа. Бүх зүйлийг нэг хүн дандаа зөв хийнэ гэж байхгүй. Хэрвээ залруулах, сайжруулах зүйл байвал түүнийгээ мэдүүлэхтэй зааж өгөөд тэгээд оюуны өмчийн газартаагаа хамтарч ажиллах тийм одоо сэтгэл зүй орчин бүрдүүлэх хэрэгтэй байхаа. За тэгээ энд 12 дугаар ангиллын бүтээгдэхүүний жагсаалтын одоо орчуулга маань гараад ирлээ. Энд Electric Motorcycles Cautions for Motorcycle Seats гэдгийг бол оюуны өмчийн итгэмсэн төлөөлөгчид өөрөө монгол хэлээр хөрвүүлээд оруулна гэсэн үг бэ. За одоо буцаад слайд дээр оръё. За соёолон гэдэг үеийнхаа тэмдгийнхаа одоо орчуулгыг оруулсан байгааг харж байна. Тэгэхээр зэрэг мотоциклийн суудлын дээр гэсэн нэр байгаа. Тэгэхээр энэ мотоциклийн суудлын дээр гэдэг бол MGS-д ороогүй. За тэгэхээр зэрэг итгэмсэн төлөөлөгч бол үйлчлүүлэгчтэй энэ мотоциклийн суудлын дээр гэдэг бол MGS-ийн жагсаалтад ороогүй. Гэхдээ дэлхийд даяарх хэвшсэн наад захын мэрэгжлийн ойлголтын дагуу энэ нэр томьёоч нь бол одоо энэ нэр томьёоны талаар оюуны өмчийн газар бол шүүлт хийнэ. Ангиллан зөв байна уу, нэр томьёо тодорхой байна уу гэж шүүлт хийнэ. Ийм учраас барааны тэмдгийн мэдүүлэгч шүүлт хийх үйл явц бол MGS-д автоматар орсон нэр томьёонуудтай харьцуулбал бас арай удаашрна шүү гэдгийг бол бас тайлбарч өгөх боломжтой. За тэгэхээр зэрэг энд бол заавал одоо MGS-д ороогүй нэр оруулах шаардлагатай юм уу? Ер нь тээврийн хэрэгслийн зөөлөвчтөр гэдэг ерөнхий нэр томьёо MGS-д орсон байгаа. Энийг оруулах ёстой юм уу гэсэн асуулт гарч ирнэ. За ер нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргагчид, брэнд эзэмшигчид бол өөрсдийнхөө бүтээгдэхүүнээ зах зээлд хэрэглэх эсхийг бол сайн бодож мэдүүлгээ гаргадаг. Хэрв зах зээлд хэрэглэхгүй бүтээгдэхүүнүүд холбогдож мэдүүлэг гаргачвал дараа нь non-use cancellation гэж
одоо хуулийн зохицуулалт байдаг. Энэ хуулийн зохицуулалтын дагуу альва нэг өрсөлдөгч, гурдагч этгээд танах энэ барааны тэмдэгээр одоо энэ тээврийн хэрэгслийн зөөлөвчтэй жишээлбэл ачааны машин, асуудлын машин гэдэгт холбогдож ямар нэгэн дэр одоо хийгээгүй, бүтээгээгүй, худалдаанд гаргаагүй, ийм учраас танаа энэ бүртгэлийг энэ бүтээгдэхүүний хүчингү болгоно гэсэн гомдол одоо маргаан гаргах боломжтой. Яг нь одоохондоо Монгол улсад хүмүүс энэ барааны тэмдгийн хуулийг сайн мэдэхгүй учраас энэ non-use cancellation гэдгийг хэрэглэхгүй байгаа. Гэхдээ шинэ боловсралтай бизнес эрхлэгчид гарч ирж байна. Энэ хүмүүс удахгүй одоо энэ барааны тэмдгийн эрх зүйгээр олгосон боломжуудаа ашиглах болно. Мөн ер нь барааны тэмдгийн мэдүүлэг гаргагчид бол өөрсдөө бизнес эрхлэгчид өөрсдөө бол их алсыг харж шийдвэр гаргадаг. Барааны тэмдгийн мэдүүлэг гэдэг бол үндсэндээ 10 жилээр сунгуулад үндсэндээ 100-200 жилийн турш одоо хүчинтэй байх боломжтой ийм эрхийн хамгаалалтын хэлбэр. Ийм учраас бизнес эрхлэгчид бол 10 жилийн дараа, 20 жилийн дараа гарах одоо аливаа нэг эрсдэл маргааныг бас аль болохоор багасгах зорилготойгоор бүтээгдэхүүнээ маш тодорхой зааж өгч мэдүүлэг гаргадаг юм гэдгийг одоо онцолж хэлэх шаардлагатай. За тэгээд ер нь бол одоо хэрэглэхгүй байж, зах зээл хэрэглэхгүй байж маш өргөн байдлаар бүтээгдэхүүнээ нэрлэхийн бас нэг сөрөг нөлөө жишээ нь одоо энэ Соёолон гэдэг компани мотоциклийн нэр одоо их өргөн хэрэглээнд ороод хүмүүс одоо хэрэглэгчид мэддэг болоод тэгээд үүний дараагаар болохоор зэрэг хязаалан гэдэг нэртэй одоо бүтээгдэхүүнийг мэдүүлэг өөр нэг өрсөлдөгч гаргаж ирээ зах зээлд гаргаж ирлээ гэж бодоход энэ хоёр компанийн хувьд бол их зүүн одоо маргаан гарах нь байна. Тэгэхээр зэрэг энэ маргааны үед бол мэдээж тэр хязаалан гэдэг одоо гэдэг нэртэй мотоциклийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаад ирсэн өрсөлдөгч компани бол энэ Соёолон гэдэг нэртэй барааны тэмдгийн бүртгэлийг хүчингү болгох талаас бол бас янз бүрийн арга хэмжээ авах боломжтой. Яг ийм нөхцөл байдал үүсгэхэд бол тэр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэрийг тодорхой заагаад өгсөн, тэрийг зах зээлд бодитойгоор хэрэгжилсэн одоо мэдүүлэг гаргагч барааны тэмдгийн эзэмшигчийн хувьд бол одоо энэ non-use cancellation гэдэг зүйлийг ашиглах боломжгүй болчихж байгаа. Инхээр зэрэг яг альва хуулийн маргаанаас үржилсэн сэргийлж юм мөн хуулийн маргаантай холбогдлолтой альва нэг зардлыг хэмнэж юм гэсэн одоо агуулга гарч ирж байгаамаа. За ингээд өнөөдрийн вебинар маань үгээ төгсөж байна. Дараагийн вебинар дээр энэ шүүртийн шатанд альва нэр томьёо бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалтыг өргөгдөхөж болохгүй. Зөвхөн хасалт хийнэ. Мөн энэ дүрм барааны төвийн бүртгэл авсны дараа ч үйлчлэе гэдэг талаар дараагийн вебинараа хийх болно. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.